Ер нь үйлчилсэн давхраатай өнгөтэй цагаан, шаар, ногоон, улаан, хөх, ягаан, гүн хөх гэдэг. Ерөнхийдөө бараг л нөгөө хүрдний 7 өнгөөр байдаг шахуу чулуу. Тэгэхээр энэ бол том хэмжээний чулуу. А та нарын ус ирмэлхүүд бол ерөөсөө хурууны дайны ийм хавтгай байх бол. Өдөө дайны хавтгай байх. 2-7 хоногийн хичээл дээр хэлсэн шүү дээ. Дадлага хичээл орноо, ус ирмэл сурнаа. Усны бүтцийг яах вэ? Шингэн төлөвт нь тасжуулна гэж үүсгэхэд шалгахад шингэн мөртлөө яг ингээд одоо нөө томруулж багажаар харахаар яах нь дотроо нөө 6 тас нөгөө цасны ширхэггүй шүү дээ. 6 онцогт тийм тас хэлбэрт шилжүүл сурна гэж. Тэгээд тэр шилжүүлэхээр яадаг вэ? Тас усыг шингэн төлөвт тасжуулах буюу ирэмблэхээр яадаг гэхээр нөгөө биеинд байгаа биеийн чинь ингээд 70% ус шүү дээ. Цус чиргээр ус тийм ээ. Тэнд байгаа хорт бодисуудыг өөртөө татан шингээ гэж аваад угаагаар гаргацдаг. Тийм зориулттай хичээл зар гэж ярьсан шүү дээ. Мартсан уу? За чулууга гараарай энэ. За бас ийм мөнгөтэй. Баягаа шүү заяа. Тэгээ одоо өнөөдөр яах вэ? Чулуу байхгүй бол тэгээ дадлага хийхгүй болох шүү дээ. За дараагийн давт боллоо шүү. За болор энэ тас хэлбэрээрээ. Тэгэхээр болрыг засцсан болор бол бас за яг болно л доо. Засцсан болор болно. Тэгэхээр ер нь болор байгаад тэгээ дандаа тас хэлбэрээр байж байгаа. Тэгээ тас хэлбэрээр байгаа болрыг бид нэр ус ирмэлхээр бас ашиглаж болдог. Өөрөөр хэлбэл энэ болор Жонш 2 маань хоёулаа өөрөө дотроо тодорхой хэмжээний усан агуулмжтай гэсэн үг. Ус агуулдаг чулуулууд, эрдэс чулуулууд. Тэгэхээр энэ чанарыг ашиглаад бид нар усыг эхлээд жоншоор ирэмбэл сурна. Жонш юм уу болроор ирэмбэл сурна. Дараад нь дараагийн арга хэмжээ чадамжаа өндөр болоод ирэхээр зэрэг чулуугүйгээр шууд гарын алганы хүр дээр ирэмблэх тийм ээ. Харцаараа ирэмблэх, бодлоороо ирэмблэх гэд бусад аргуудыг шатаараа суралцах юм байна. Ойлгосноо? За. За өнөөдрийн хичээл хэлсэн. За бид ерөнхийдөө үндсэн 7 хүрдэндээс наран сүлжээ үрчхөө үнд 3 хүрдийг ярьчихсан. Тэдний төлөөлөл болгоод зарим нэг одоо илбэг тохиолдох өвчнүүд болоод тэдний зас харгын тухай ярьчихсан тийм ээ. За тэгэхээр өнөөдрийн хичээлд эхлээд сүнс гэдээ явчих. Сүнсний тухай ерөнхий ойлголт. За сүнс гэдэг бол өөрөө юу гэсэн утгатай юм хэр? Сүүн эс гэсэн утгатай. Үгийн утга нь сүүн эс. Өөрөөр хэлбэл сүүгээр төлждөг гэсэн утгатай. Сүү. Яагаад вэхээр сүү гэдэг бол альва энэ байгаль дээр байгаа бүх төрлийн уурах бодисын дотроос ямар нэгэн амьтны амийг хөнөөлгүйгээр хайраас ундран гарч идэг уураг. Ганцхан уураг. Бүх төрлийн хөхтэй амьтд байдаг. Тийм ээ? Үр төлөө тэжээхэд зориулагдсан дэлэнгээс нь гарч идэг. Өөрөөр бид нар жишээлбэл амьтны гаралтай уураг буюу мах идэхэд заавал амьтны ам тасалдаг тийм үү? Амьтны ам тасаж хохирол үүсгэж тэргээр хүнсэлдэг. За бүх төрлийн ургамал дандаа ургамлын амийг тасалж ээж тэргээр хүнсэлдэг. Тэгэхээр энэ дандаа амьтны гаралтай уураг, ургамлын гаралтай уураг хэрэглэхэд дандаа нэг хохирол үүсээд байна да. Төлөөс өр үүсээд идэг. Гэтэл сүү гэдэг уурганд бол амьтны ам хөнөөдгүй. Хөнөөлгүй чанараараа онцлог. Тэгээд энэ өөрөө хайраас гардаг. Тэгэхээр хорвоо дээр байдаг хамгийн гац хохиролгүй уураг. Тэгэхээр энэ сүү гэдэг энэ уургаар хоолдог амьд биетийг сүнс гэж нэрлэдэг. Сүнс гэж нэрлэдэг. За таавд санджаад монголчууд
айлын эхнэрүүд ээжүүд яадаг үлээ. Өглөө цайгаас чанчгаад дээж нь тэнгэр хангаад өргөдөг тийм үү? Гэрээ тойроо л гэдэг өргөлөө явдаг шүү дээ. Өргөлөө өргөж явахдаа юу гэж хэлдэг үлээ? За юу бодсон л хэлээ шүү дээ. Баян хангаа минь дэлхийн минь одоо манай энэ хойд Баян зүрх хайрхан эзэн савдал усын эзэд минь тийм үү? Баруун зууны тэнгэрүүд минь одоо харж өршөөж яваад гэлаалаа. Өвөр хөвгтүүд юм сайн сайхан байх, амьдралын минь энд хിവэр сайхан байх харж үзэж явах болтгой гэд өргөж байгаа газар өргөл өгж байгаа сүнснийхээ нэрийг дуудахаар тэд яах нь вэ? Дуудлагаар нь орж ирээд өргөсөн сүний сүрөглөө сүргөд өөрөө газар унлаа өргөсөн хэм нь яах нь агаарт дэгдэн штэ. Сүний хэм. Тэгэхээр хэмт чанараар нь хий битнүүд яах нь ирж ундаалж хооллох нь байна. Өргөл өргөн гэж энийг хэлж байгаа. Тэрнээс илүүдээ гарсандаа яах нь цацаад явах юм биш шүү дээ. Дээр нэг хичээл дээр ярьжсэн шүү дээ. Дандаа гэрээ нар зүв тойрж өргөж явдаг зөрөглийг. Учир юу гэхээр өглөө зүүнээс нар мандлаа багууд болоод ирэхээр нар хурцчираад эхлэхээр тэр гэрийн настай хүмүүс балчир хөвгтүүд яах нь нарнаас зогтоод гэрийнхээ баруун талаар сүүдэр суудаг тийм үү. Тэгэл нар дээшлээд иргэсэн сүүдэр хоймор голоод гэрийн хойно гараад ингээл сүүдэрээ дагаад бүтөөдөржөнгөө гэрээ тойроо явчихдаг тийм үү. Тэндээ цайлал, ундаалал, тоглоол ингээд гэр тойроо сүүдэр дагаа явчихдаг. Олон удаагийн үйлдэлээр яах вэ? Тэр хавийн өвс халцрна тийм үү. Халцраад ирнэ. Тэгэхээр нөгөө ээж өглөө босоод гэрээ эзэхтэй сүүгөө өргөөд яг тэр замаар сүүгөө өргөө явахаар өргөсөн сүүний хэм нь нөгөө сүнснүүдийн хоол болох юм шүү дээ. Хоол болно. Нөгөө сүүн өөрөө газар буухаараа нөгөө халцарсан газар буухаараа сүүний хөгц яах нь газрын хөрсийг тижээгээд маш хурдан дараагийн өвс урах шим тижэл болчих юм шүү дээ. Тэгэхээр яаж нэг хохирлыг нөгөөтгөр барагдуулаа явж байгааз нөөтж яах вэ? Тэгвэл одоо энэ орон сууцны байрны тойроод хүмүүс сүгтүүд тоглоод гүгээд тийм үү? Гэр хашаага одоо суурин газар гүгээд байна. Тэр яадаг вүлээ? Зүлэг хацарчдаг. Тэр нүүдэл суудл хийдэг учраас тэр хацарсан газрыг үргэлж улаан чигээр байдаг. Тэнд цөө өргөөд одоо юм урахгүй шүү дээ. Заавал яах вэ? Нөгөө газрын хөрсийг шим тижэл оруулагч нөгөө бидний нэрлээд байдаг хогийн ургамал хэмээх шарилж, луйл ургаж ээж, хөрсөн сэрвч, сэндийж ээж дараагийн нэг наст ургамлууд ургаж эхэлнэ шүү дээ. Гэтэл бид нар хадсан газар ургасан шарилт ойлыг яадаг вүлээ? Хогийн ургамал гээд тастаа шүүрээд суулаад авчдаг. Тэгэхээр нэг газрын хөрс яах нь идэгж өгдөг. Өөрөөр хэлбэл хөрсийг ам оруулах анхан шатны боловсролт хийдэг ургамал нь шарилт шүү дээ. Хөрс хамгийн дээд зэргийн богцсон газар уудаг гэдэг. Та нар сайн санаж байгаа бол олон жил айл өвөлдсөн газар өвөлжөөний сарвч тойроод зун намар шарилж халгай луйл ургачдаг тийм үү? Тэр яасан байна? Нэг газараа олон жил талхалцсан учраас газрын хөрс эвдрэл орцсон байна. Тийм учраас зуны амарч байгаа хугацаанд нь нөгөө хөрс сэргэжүүлэгч эдгэгч ургамлууд ургаж байгаа тэр. Хэрв тэр өвөлжөөг 4-5 жил орхиод тэнд өвөлж өөр газрын газар өвөлжөөд буцаад ирэхэд нөгөө луйл шарилж халгаанууч ургахаа байгаад яах нь газрын хөрснөөс өвс гараад ирдэг. Өөрийгөө эдгэж байгаа байдал тэр. За тэгэхээр сүнс гэдэг бол өөрөө сүүгээр ундаалдаг, хоолдог амьд биетүүд. Сүнсний төрөл зүйл байна. За нэгдүгürt. Өөрөөр хэлбэл энэ эдлэг бий байхгүй ам гэсэн үг шүү дээ. Сүнс гэдэг маань өөрөө амийг хэлж байгаа. Амьтай зүйл хэлдэг. Биетэй болоод биегүй хоёр янз байна. За, эхний төрөл нь амьд
Амьд хүн урмал амьтны биед оршин байгаа сүнс. Уг биетийн эзэн сүнс гэсэн утгатай. Хүн болгон сүнстэй тийм үү? Өөрийн гэсэн нэг эзэн сүнстэй, биений эзэн сүнстэй. Амьтан болгон эзэн сүнстэй. Өт торхой болгон эзэн сүнстэй тийм үү? Мод бут сөг өвс урмал бүр өөрийн сүнстэй шүү дээ. Сүнстэй. Тэгэхээр түүнд оршин байгаа сүнсийг нэгдүгээр бүлэгт хамааруулж үздэг. За энэ бүлгийн сүнсний хувьд бол өөрийн гэсэн эзэгнэх орон зай буюу биетэй. Биетэй гэсэн үг. Биетэй. Тэгэхээр энэ сүнсний гол зорилго бол уг биендээ аль болох удаан оршин тогтнож амьдрах хүсэлтэй гэдэг. Тийм үстэй. Амьтан хүн урмал бүгд ялгаагүй тэр биендээ аль болох удаан оршин тогтнох хүсэлтэй гэдэг. Удаан хугацаанд амьдрах хүсэлтэй гэдэг. Тэрнээс үүдээд амьдрал гэдэг үг гарсан шүү дээ. Амьдрал гэдэг маань нэгдүгээр ам гэдэг үг, сүнс гэсэн үг тийм үү? За энийг сүнс. Сүнс гэдэг ойлгож байна. За хоёр дахь нь эд буюу бие байх нь тийм үү? Бие. За бие маань хэдэн төрөв хуваагддаг вүлээ? 3 төрөв хуваагддаг тийм үү? Нөгөө хий, чиг, тоос буюу шороо гэсэн 3 төрөвт. Одоо ойлгож байна уу? Эдлэг биед ам оршдог. За тэгээд эр гэдэг маань одоо энэ задарч штэ ам, эд, эр. Эр. За энэ эдээр биш ирээр биш араар бичиж араар дооцсон. Ар. Өөрөөр ар хооч нь ар тална гэсэн утгатай. Ил. Одоо ил тод байгаа. Ерөөсөө л нийт үзэгдэж харагдаж мэдрэгдэж оршиж байгаа гэсэн үг. Ойлгосноо? Үгийн задаргаа нь бол энэ шүү дээ. Тэгээ энэ дотор байгаа үгийн гол узуур нь бол үндс нь бол ам буюу сүнс гэсэн үг. Амьдрал гэдэг бол ямар нэг юмны сүнстэй үргэлжилсэн хэлбэр л гэсэн үг. Сүнстэйгээ тэгээд эдлэг биетэйгээ буюу хийчиг тоостойгоо байгаа зүйлийг ам эд буюу амьдрал гэж нэрлэдэг. За нэгдүгээр хэлбэр нь энэ. За хоёрдугаар хэлбэр нь. Лус авдаг. Лус авдаг гэсэн ойлголт бий, тийм үү? Одоо нөгөө уул усныхаа эзэд яг уу өргөдөг шүү дээ. Тэгээд уул ус овоо яадаг вүлээ? Тархидаг шүү дээ. Тархилахын, тайлахын гэж явдаг тийм үү? Энэ нөгөө тэр уул усны эзэд талархаж өргөлөрөж байгаа. За өчнөө жил үе удмаараа манах таны өвөр хормоод баруун зөнгөө тойрч 4 цагийн эргэлтэнд амьдралаа. Олон сайхан хүүхд өөр хүүхдтэй боллоо. Эжээ аав маань өндөр насллаа. Ах уу маань их сайхан амьдрал төрөлтгөөс боллоо. Өөр хүүхдүүд нь эрдэнэ унтаа боллоо. Талархаж байна. Тэнд энэ нутаглаад бид өөдрөө сайхан амьдралаа. Одоо тэгээд тэгэхээр яг нь тэр нутгийн эзнээс авлага авцсан учраас буцаагаад өглөг өрөх ёстой тийм үү? Адуу мал нь өсөөд, хонь мал нь өсөөд, баян таргаан сайхан амьдраад, өөр хүүхэд нь олон болоод, аз жаргалтай өвчин зовлон бэлэглээ сайхан амьдраад байгаа учраас тэндээ талархаж штэ. Тэр өргөлийг өргөдөг. Тэгэхээр тэр бол эзэд гэсэн үг. Тэр нутгийн эзэд. Уул, хангаа, тал, хээр, хайрхтын эзэд.
тэр булаг шанд нуур цөөрөм голын эзэд тэдэнд талархлаар өгч байгаа. Тэгэхээр тэд яах нь вэ? Сүнс байх нь шүү дээ. Өөрөөр тэр эзэн бол амьтаа гэсэн үг. Энэ 2-р бүлгийн сүнснүүдийн хүсэл бол ерөөсөө байгаль дэлхийг яг анх ямар байсан хэвэнд байсан тэр хэвэнд хадгалан орших хүсэлтэй. Тэр модтой, уултай, устай, аршаантай, булагтай, араатан, жигүүртэнтэй ямар л байд анх хэвэндээ байгалийн тогтцол байсан тэр хэвээр хадгалах хүсэлтэй. Өөрөөр үүрэг зорилго нь хадгалж хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр яадаг вүлээ? Нөгөө талаар эдгээр бол тэр өөрийнх нь харж хандаж байгаа эд хөрөнгө рүү нь халтан довтлсон битүүдийг яах вэ? Шийтгдэг шүү дээ. Тийм ээ? Нуурын ихэнд, булгийн ихэнд яах вэ? Газар ухаа, сэнтчээд, адуумал оруулаад, гэр хаагаа барьчвал яах нь вэ? Тэр нуурчин бохирдоод ундраг нь байхгүй болчихно тийм үү? Ширхчихнэ шүү дээ. Тэгэх юм бол тийм үйлсэн хүнийг яах нь вэ? Лус шийтгэнэ. Хохирлоо барагдуулаа. Нэг булаг ширгээл. Энэ булгаас чинь булаг чинь доошоо урсаар гоод олон булаг нийлээд нэг горх болоод олон горх нийлээд гол руу цутгаа тэр гол урсаад том мөрөн рүү нийлээд мөрөн далаа тэнгис рүү цутгах хэрэгтэй. Гэтэл эхэн дээр нь байсан нэг булгийг ширгээчихэр эзэн нь ширгээсэн нөхдүүдэд яах нь вэ? Шийтгэд онох уу хариуцлага төлбөрөө төлөхийг шаардна. Төлбөрийг ямар хэлбэрээр олох вэ? Шийтгэл буюу голцоо лусын хорлол буюу өвчин хэлбэрээр шийтгэлийг явуулдаг. Тэгэхээр яадаг вүлээ? Лусын хорлол болцсон байна гэхээр голцоо лусын амьтан шиг голцоо ямар биетэй байдаг вэ? Тий. Өөрөлд загас, гөрвөл, могоо, тийм ээ? Энэ лусын амьтанд голцоо яах нь вэ? Голцоо хайрслаг арьстай байдаг шүү дээ. Тэгэхээр лусын хорлолд өртсөн хүмүүн биен дээр яах нь вэ? Хайрслаг үлд, тууралтууд явагддаг. Захтнуур явагддаг. Тийм байгаас? Тэгээд өөрөө юу гэж тэмдэгэ тавьчих штэ. За чи танаа удмынхан тэдх үе дээрээ одоо чисвэл чи өөрөө ийм гим нүгэл үлдсэн учраас хариуцлага өөртөө үрээ гэд шийтгэж байна. Шийтгэлийг авсан уу яах вэ? Гимээ ухаарах нь байна. Тийм үү? Буруу үлдсэн үйлээ ухаарад, гимээ ухаарад одоо яах вэ? Төлөөсөө буцааж төлөх нь байна. Төлөхдөө яа төлөх вэ? За өргөж болно. Гэхдээ тэр яг хийсэн алдаагаа буцааж засна. Нөгөө нэг булган ширгээд толгойнхын чулуун болон нураад энтэй болцсон бол яах нь вэ? Тэрээс яхан засад огчуулаад тийм үү? Булгийнхаа тархин дээр яах нь вэ? Газрын хөрснөөс ус үнцээрээд хамгийн их татдаг бутлаг уран бол мод тархин нь шүү дээ. Тэгэхээр гүнээсээ нөгөө модч ургаад том үндэстэй болоод ирэхээр яах нь вэ? Гүнээсээ усыг татаад нөгөө булгийнхаа ундрагыг сэргийчихнэ. Бас амаргүй байж байгаас 1-2 жилдээ тэр мод үндэсний бэхжтэлд ер нь сэргэхгүй шүү дээ. Тэгээ сайхан том мод болоод ургасан хойно үндэсэнд бэхжээд олон мод ургахаараа доороосоо газрын гүнээс усны ундрагыг татаад булаг дахиад шинээр ориглоод гараад ирнэ. За энэ үед хохирол барагдсан гэж үзнэ. Хохирол барагдсан. Тэр үе хүртэл яах вэ? Маажаа захтнаал одоо ямар л байдгийг. Энэ зөвхөн нэг хэлбэр нь. Арьсан дээр хайрцаг, туурал захтах нь зөвхөн усын хорлолын шийтгэлийн нэг хэлбэр. Өөр олон янзын хэлбэрийн шийтгэл байдаг.
байж болдог тийм ээ. Тэгээд дараад нь яг нөгөө булаг шанд сэргээд модон том болоод ургацсан хойно нөгөө булаг дээр очиод одоо булгийн эзнээс яг өршөөл гоохно шүү. За би ингээ алдаагаа хийснээ ойлгож мэдсэ. Одоо буруу үлээ одоо засаж залруулад анх байсан хэвэнд нь ундрагыг сэргээлээ. Тэгээ булаг шанд урсаад одоо зам зураа байсан өт орхоо орвол навч мал араатан жигүүртний бүгдийг ундаалаад хийм байдалтай байгаль орсон учраас одоо өршөөгөөд миний юм дээр ясан шийтгэлээ буцааж авна уу гэд өршөөл өсгөр яг өргөл барьцын өчгөр өвдсөн илааршна шүү дээ. Өвдсөн илааршна. Одоо санаж байгаа стандарт тийм мажортой уусад их олон байж тавхаагаа тэгэл тос түрхээл янз зэмнэлээ тэгэл юм уугаал тарай хийгээл ерөөсө идэгдгүүний төр намдаа дэргэл гарч ирдэг. Тэгэхээр энэ шийтгэл бол их айхтар. Ерөөсө зогсолтгүй тэр хүний удмыг хэдэн ч үе дагаж дамнаж энэ шийтгэл явуулдаг өөр хүүхдэд нь. Тийм учраас мэдсэн даруйда тэр гэмээ цайруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрөөс нь төрсэн хүүхэд яг ийм хайр сүлдтэй уу бусад өвчин зовёртой төрнө. Эсвэл амьдрал нь дандаа уруудад оройтоод хүнд хэцүү идэвшгүй өвчин тусаа явчихдаг. Ерөөсөө онцлогддоггүй. Оншин додроод имжлэгддэггүй. Ийм айхтар. Олон янзын хэлбэрээр гарна гэсэн шүү дээ. Хэрв энэ алдаагаа зассан даруйдаа өршөөл ирээд тэр хорлолыг тайлчих юм бол, усыг тайлруулчих юм бол тэр үеэс хойш төрсөн хүүхдүүд нь дандаа эрүүл төрөөд гэсэн үг. Ойлгоч юу? За тэгээ энэ дээр нэг ойлголт гарч ирнэ давхар. Лус 8 аймаг гэдэг ойлголт гарч ирнэ. 8 төрлийн лус байдаг гэж. Газрын хөрсөн дээр үү, газрын хөрсөн доор үү, далай тэнгис дөө, булаг шандат дөө, нөөр цөөрөн дөө, намаг балчигт дөө гэдгээр болоод 8 янзын лус бий. Тэгэхээр мөн аргадах тайлбарлах хөвлөхдөө аль аймгийн лусыг ямар өнгийн лусыг хэлгэнүүл гомдоосон тэр аргадaltaй гэсэн үг. За энэ өөрөө нэг жаахан хүнд сэдв. Тэгэхээр та нар энэ тухай домчин судар дээр байхгүй. Энэ тухай өөр судар дээр байгаа. Тэр нь ямар судар вэ гэхээр бөөгийн довчоо гэдэг судар бай. Тэрэн дээр энэ лусын тухайг тодорхойлсон. Савдгийн тухайг тодорхойлсон. Одоогоор бид нэг тийм өнөө хүртэл бид нэг тийм ойлголттой шүү дээ. За энэ лусын хорлогын дээр савдгийн хорлог мэлээ одоо гэл ингээд залбираал нэг энд очиод нэг ном зам уншуулаад ингээд тойроод бодлоод явдаг тийм үү? Өөтөө ойлголт байхгүй. Мэддэг усуд нь тодорхой хэлж өгдөг учраас энэ төлөө ойлголт бүрхэг яваад идэг. Тэгвэл та нар энэ тухай Лус 8 аймгийн тухай энэ бөөгийн довчон судраас савдгийн тухай бөөгийн довчон судраас уншчих юм бол маш өргөн дэлгэр ойлголттой болно. За хоёр дахь савдаг. Савдаг буюу уг нутгийн эзэн. Нутгийн эзэн. Тэр нутаг дээр оршин амьдарч байгаа бүхий л амьд зүйлсийг хамаардаг. Юу байх вэ? Мал, амьтан, хүн, урмал, өвс, өд, хорхоо бүгд тэр савдгийн иргэшээлд байна гэсэн үг. Мэдлэлд байна гэсэн үг. Тэгэхээр хамаа намаагүй өвс зулгаагаад, мод төрөөдөө, цэцгийн зулгаагаад, газрын ухаад байвал яах вэ? Хэлэгний шүү дээ, уурал. Өөрөөр хэлбэл танаад гэрт чинь танихгүй хүн зөвшөөрөлгүй хаалгач нь онгоолгож ороод хойморчин гарч суугаад авдраж явахад байвал яах вэ? Тийм үү? Авдраж явахад нэг гоёлын хурган дотоо дээлээ чи аваад мөнгөнд хоногтой хазаараа чи аваад эмээлээ чи аваад гой нөгөө угуулцтай Монгол төтлөч чинь дураар авч гараад байвал эзэн уурал нь үстэй чинь. Эзэнтэй айлорч хамгийн тоноод байвал яг тийм л үйлдэл болно гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд бас цээрлэл хүрээлэгдэх. Шийтгэл авагдуулна гэсэн үг. Энэ хоёр тохиолдолд үүсгэж байгаа өвчнийг ерөнхийдөө нэг өвчний ангилалд оруулж явдаг.
Тэр өвчний ангил нь цээрлийн өвчин гэдэг нэртэй. Өөрөөр хэлбэл ийм цээртэй зүйлийг хийхээс хийж болохгүй анхаарах тухай гэсэн үг. За энэ одоохондоо домчин суд дээр байхгүй байна. Гэхдээ энийг бол заавал хүн болго мэдэх ёстой. Цээрлийн өвчин. Гол руу хамгийн наазаханд ахын алдаанаас болдог шүү дээ, сонсох алдаас. Гол руу цай сүс амарч ирсэн шангаа дүрчигдэг тийм үү? Гол руу нөгөө шалбархаа эндэнд нь эдээ баацсан цус гарцсан байсан гараа угаачдаг. Хөлөө дүрчдэг тийм үү? Улаан тусаачдаг. Ерөөсөө энэ хамгийн наазах нь энээс хавлаад л. Тэгээд нөгөө голд байдаг үнэтэй ховор амтныг тийм үү? Загсын юм уу, могоогийн юм уу, эсвэл нөгөө ууланд дахиж явсан бугын юм уу, нөгөө усын онлогч юм уу, тийм эдгээрийг хорооцвол яах нь вэ? Шийтгэрүүлнэ гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэгээд усын онлогыг амтныг хоёрын хорооцвол яах вэ? Химэл амьсгал игээд босч ирэхгүй шүү дээ чинь. Тийм үстэй. Тэгэхээр амны төлөөсөнд орж ирж шүү дээ. Амны төлөөсөнд орохоор яах вэ? Хамгийн айхтар нь зөрүүлж аймаа өгнө гэсэн үг. Ингээд их айхтар хүнд яланд унах гэдэг шүү дээ. Энэ бол байгалийн хууль. Хүний хууль биш. Хүний зохиож, хүн төрлөختний зохиож мөрдөж байгаа хууль биш. Хүний нийгмийн хууль биш. Байгалийн өөрийг нь тогтолцоод тэр. Тэгээ энийг байгалийн хууль гэж нэрлэдэг. Тэгэхээр одоо хүн төрлөختөн бид нар бөөгнөрөн суугаад, суурин газар хот суурин балгадад суучгаад хууль зохиодог тийм үү? За ингээд нийлээд ингээд батлах уу? Батлая. За тэрийг засах уу? За тэр хуулийг засах уу? Засъя. Нэмэлт өөрчлөлт оруулах уу? Оруулъя. Гэтэл энэ хууль өөрөө яагаад хэрэгждэггүй? Яагаад амьдралаас хоцрохаангүй? Байгалийн хуулиас хитрхи холт хэс хөндлөн хууль гараад байгаа учраас болдгүй. Тэр байгаль дээрх амьдрал яаж өрнөдгийг бид ч өөрөө байгалийн бас нэг хэсэг шүү дээ. Хад чулуу уул урвс тэр үнэг баавга чонтой хонь малтай адилхан бид байгалийн нэг хэсэг шүү дээ. Тэгэхээр тэрийгэ бодолцож бид хуулиа хийх ёстой. Нэг танихгүй хүн гүйж ирэл яасан урт томстой ингээд хомсыг чинь ингээд суулаад авал яах вэ? Өвдөн үстэй, цус гарна үстэй. Тийм ээ? Энд чи ямар тав өөх ургацаа аливгаад ингээд хотгоор өвчөөд аваад цус гожод өвдөн үстэй. Тэр шиг байгаль ч гэсэн тийм амьтаа шүү дээ өөрөө. Би түрүүний хичээлд хүрдний хичээлээр ярьсан. Энэ дэлхий чинь өөрөө бөмбөрцөг чинь өөрөө амьтаа шүү дээ. Яг хүнтэй адилхан 7 хүрдтэй. Тэр хүрд усураасаа гарсан эрчмээр нь хүн бол амьтад өөрсдөө тэр эрчмээр нь тэтгэгдэж тэжээгдэж амьдарч идэг. Тэгэд өөрийнх нь хэм нь им хэмтэй. Дэлхий чинь өөрөө им хэмтэй. Тэгэхээр юу дууддаг вүлээ? Дэлхий ээж байгаль их гэж дууддаг шүү дээ. Им хэмтэй. Им хэм гэдэг нь дандаа аливаа зүйлийг төрүүлж, өсгөж, үржүүлж яадаг чадвартай байдаг. Яг эмэгтэй хүнтэй адилхан шүү дээ. Олон хүүхд төрүүлнэ. Тэрийг хүүхд олно, тээн, төрүүлнэ, өсгөн, хүмүүжүүлнэ. Маш их олон үйл эмэгтэй хүн шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэр дээрээ байгаа бүх амьтдыг оршоод итгэжээдэг учраас тэр агаарыг, тэр усыг, тэр газар шороог бий болгож яадаг учраас энэ өөрөө им хэмтэй. Манай дэлхий чинь. А гэтэл тэр эмэгтэй хүнийг л зодоол үдээл эндээс нь татаал хавчаал шүүгээр хатгаал ингээд үйл яах вэ? Уурлал, уйлал, гойллоо тэгэл яах вэ? Эсэргүүцээд эхлэн үстэй. Тэрнтэй адилхан байгаль ингээд сүлгээд ирэхээр энэ лос савдгүй чи яах нь вэ? Дургуутсан шүү дээ. Хилэгнэн. Тэгээ бүр тэмцээд бүр болохгүй болохоор яах нь вэ? Тэр хавьд нь тодорхой хэсэг газрыг хамарсан, тодорхой хэсэг хүрээний амьтдыг хамарсан гамшигыг үзүүлдэг шүү дээ. Тэсгээ байгаад. Тэр хавьдаа газар өөр яаж болох вүлээ?
далаа тэнгистэй газар нөө далайн шуурга болно тийм үү? Ойр ойрхон далайн шуурга болно. Нөгөө нэг усны том давлгаяар цогтөх шүү дээ. Хот даяар нь цохиод усан давтуулчихдаг шүү дээ. Цунами тийм ээ. Галтуул дэлбэрх нь байна тийм ээ. Эсвэл яах нь нийт олон амьтны юм уу хүний хүрээ хамарсан халдвар дахал өвчин гарах нь. Бүр том хэмжээний цар дахлын хэмжээнд. Тэгжээд тэр амьтай зүйлүүдийг яах нь ус тухайн газар нутагт устгах нь шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр газар нутгийг ухац сэндичээд юм ингээд одоо хүнээр зовоогоод хямраагаад байх үйлдэл яах нь тэр хүмүүсийн тоо оошортол намтах нь байна. Тэр хооронд яах нь өөрийгөө нөхөж төлжүүлж явах нь шүү дээ. Шарх сороо эдгэж явах нь шүү дээ. Энэ үйлдэлийг хийх гэж энэ гамшгууд гаргадаг. Тэгэхээр одоо бид байнга мэдээ сонсч шүү. Тэр Америкийг хар салхи дайрлаа, Мексикийг дайрлаа, тэнд газар хөдлөлөө тийм ээ. Тэнд цунами боллоо гэж чинь яаж юм. Тэр хавь орон нутаг ерөөсөө орон нутагт тэр байгалийн бүтэц алдагдаад дээд зэгтээ төсөл төвшөр нь алдаад ирэхээр яах нь нэг удаагийн цохилтоор шийтгэдэг сануулад байгаа юм. Олон дахин сануулга өгөөд тийм үү. Тэгээ сүүлдээ тэр чинь хүн болохоор нөгөө эзэмшиж байгаа орон байр эрх мэдэл газар нутгийг алдахгүй бодноо. Дахин энэ үйлдэлд авчирдаад ирэхээр яах вэ? Бүр том хэмжээний сануулга явагдах шүү дээ. Хэсэг газрын амьд зүйлийг устгах биш яах нь бүр тэр чигээр нь амьдралыг устгахчихдаг шүү дээ. Тийм түүх мэдэн шүү дээ тийм ээ. Үерээс ялгаагүй. Лусын хилэгнэ шүү дээ. Хормостын хилэгнэ л. Тэгэхээр нэг олноор ячхаар гариг дэлхий өөрөө тэр чигээр хөрвөөчих нь шүү дээ бүр. Тэр сэгсрэлтэнд нэг ч амьд зүйл үлдэхгүй. Өөрөөр амьд гэдэг юм зүйл байхгүй болно. Бүх амьнууд хайчих уу? Бүх амьд эд буюу биенээсээ салаад дэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр байгаль дэлхийг хөнөөгч хүчин зүйл оргүй алга болно. Нэг хорхоо шавж үлдэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд дэлхий яг нь эргэлтээрээ эргэж байгаад хэдэн зуун сая жилийг өнгөрөөхөөр нөгөө анхан бүтцээ эргээд сэргээгээд авчдаг. Дээр нь хөнөөгч хүчин зүйл амтан байхгүй учраас. Хэдэн зуун сая жил өнгөрөх нь шүү дээ. Тэр хугацаанд ааж малгуур нөгөө далаа тэнгисэн цэвэршээд ой модон нуургаад өвс ногоон сэргээ тийм үү. Газар доорох алт мөнгө зэс одоо нөөц бүх баялгууд нь эн чин тодорхой хэмжээний хэрэгцээнээс давчхал юм хөнөөлт хүчин зүйл болчихдог байхгүй. Тэгэхээр тэр бүгдгээ тэтгэж бүрэн бүтэн болгож авд дуусныхаа дараагаар яах вэ? Анхны амьд биетийг үүсгэн шүү дээ. Нөгөө л нэг биет эсээсэл эхэлдэг жишээлбэл тийм ээ. Тэгэл тэр нь явсараад усан дотор амьдардаг байсан бол тэр нь хуурай газар гараад хуурай газар байсан бол нэг наст байсан бол олон наст байсан бол бутлаг тэгэл ургуул мод тэгэл яах нь хөвөрсөөр хорхоо шавж нөгөө хүрдтэнний онцлог биш үү? Нэг хүрдтэн, 3 хүрдтэн, 5 хүрдтэн, 7 хүрдтэн гэд энэ хүрдтнүүд чинь тэгэл дистрагаараа буцаал ахаад үүсч эхлэн гэсэн үг шүү дээ. Тэгээ нөгөө тэр хөнөөлт биеийг олтлоо бас олон 100,000 жилийн өнгөрөө шүү дээ. Тэр хооронд яах нь тэтгдээл өөрийгөө эрүүлжүүлээл яах нь шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо чинь дэлхийн тэнхлэг ямар үлээ? Хазгаа шүү дээ. Тэгээ энэ юуны дараагаар харин яах нь ихцрээд тэгшрээд тэнхлэг нь босоод ирдэг. Хойд өмнөд туул яах вэ? Дээрээс доошоо чигчтэй босоо чиглэлд орчдөг. Хөнөөл хүчин зүйлийн нөлөө ихсэх тутам яах нь тэр дойрог тэр бүх газар хөдлөлт чичрэлт галтуудын дэрбэс энэ гамшгуудын улмаас дандаа дэлхийн тэнхлээ дандаа өмнөд хойд бол хазаагаад идэг. Энэ тэгээд бүр эргэждэггүй. Яг тэр хязгаар төвшөнд очихороо хэрэг бүр эргэчих юм бол яах нь гариг гэдэг чинь өөрөө цөмөн задраад алга болчих шүү дээ. Тэгэхээр тэрнээс өмнө өөрийгөө эдгэхийн тулд тэгшлэхийн тулд тэр амьтаа бүхнийг устгаад тэгээд буцаагаад эргэлтэн дээрээ эргээд тэгшрэл босоод ирдэг тэнхлэг. Ийм үйлдэл явагдаад байна. Тэгэхээр тийм үйлдэлд хүрэхгүй гэж тэр тухайн байгаль газар орчин нутгийг хамгаалж байгаа эзэд нь тэр
лус буюу савдаг гэсэн нэртэй сүнснүүд байна. Бас яах нь вэ? Сүн үсээр тэтгэгддэг амьтаа сүнснүүд. Одоо ойлгоод уу? Тэгэхээр энэ тухай та нар бөөгийн төвчнөөс олоод уншиж хараа. Тусдаа нэг бүлэг байгаа шүү. Одоо яах вэ? Өөр юм байхгүй ч унших юм байхгүй чинь. Буддын шашны сургаал дээр тийм шашны дээр тийм судар дээр байгаа гэж хэлчих юм байхгүй шүү. Байхгүй ч яаж. Лус авдаг л гэдэг хас өмнө цаад мөн чанар нь юу гэдгийг зааж өгөө юм чинь. Тийм ээ? За тэгэхээр энэ лус авдгаар цэрлээс үүдсэн өвчнийг үүд гарсан өвчнийг цэрлийн өвчин гэдэг нэр томьёонд оруулдаг шүү. Монголоор цэрлийн өвчин тусчээ гэдэг. За ерөнхийдөө ингээд та нар цааш нь дэлгэрүүлээд уншиж авчихсан. За 3 дахь зүйл сүнс нь хар сүнс гэж. Хар сүнсний бүлэг. За би энэ дээр нэг дутуу тэмдэглэсэн байна шүү. Энд онгод гэж орох юм шүү. Лус авдаг онгод гэж орох юм шүү. Онгод. Онгод гэдэг хэллэгийг мэдэх үү? Онгод гэж юу вэ? Өвөг дээдсийн сүнсүүд, тийм үү? Тухайн хүмүүсийн удмынхан дээд үеүүдийн сүнснүүд. За нэг ардын дунд хилэгддэг нэг хилцс яриа байдаг ш тийм үү? Онгодын тухай. Юу гэж хэлдэг вэ? Онгод ороод биер янтаага барайл ингээл бодож шунх яасан чи мэдхгүй нэг гэжсэн нэг үтэн 2 6 дэрлээ гэл. Онгод ороод гэж хэлдэг үстэй. Онгод ороод гэж. Унтчихсэн чил гид нэг юм зүүдлээ зочис ирээл цаас дэвтэр шүүрж байгаа л ингээ битсэн чинь ийм гоё яруу найраг шүлэг өччлээ. Гэхдээ дэш хараад ингээ төвчсэн чинь гинт нэг юм зурсгаад онгод дайрч орж ирэнгүүт яасан гэлээ. Хөгжим дээр очиж суугаад тэрийг нот толгой тэмдэглэсэн чинь ийм сууд сайхан хөгжмийн бүтээл тойрвчихлаа. Тийм үү? Онгод орохгүй л ерөөсө хийж болдгоо маа. Онгод орохоор ингээл хутга мод хоёр аваад ингээд сэлбэр хийхээр чигтэйхэн гоё уран гоё сэлбэр хийчлээ. Гэхдээ та энийг яаж зурваа? Энэ шүлгийг яаж өчвөө? Яаж энэ хөгжмийг зохиовоо? Гэхээр тэр хүн ерөөсө бодоогүй байдаг. Хүн боддог шүү дээ толгоогоор сэтгэдэг. За өнөөдөр чинь ингээд нэг хичээл заана энэ өнгийн үзэг бий юу? Самбарын альчуур самбар бий юу гэд боддог шүү дээ. За тэдэн цаг та нар ярээрээ гэж зар өгчээ тийм ээ. Энэ чинь бодлороо хийдэг тийм үү? А гэтэл тэр уран бүтээлч усуд болохоор ерөөсө тэр тухаар огт бодож байгаагүй байдаг. Ерөөсө бодоод хийдэг юм биш. Тэр нөө зүрх сэтгэлээр хийдэг юм. Зүрх сэтгэл нь хөглөгчөөр нөө онгод нь орно гэж. Тэгэхээр онгод гэж нэг орно гэхэр чинь тэр хүний биед нэг юм орж ирээд байна да. Мэдээлэл буюу сүнсийн орон зай орж ирээд байгаа. Өөрөөр хэлбэл тэр мэдээллийг өөртөө шингээсэн сүнс бие рүү орж ирээд байна гэсэн үг. Тэгэхээр яг нь өөрийнх нь сүнсээс гадна өөр нэг сүнс орж ирээд хоёр сүнс нэг биедээс зэрэгсэж оршоод байна гэсэн үг шүү дээ. Инхээр нөгөө өөрийн ирэхгүй л ингээл бичээл ингээл бүх уран бүтээл одоо суут бүтээлүүд чинь голцоо ингэж төрөд идэг. Тэгэхээр онгод гэдэг бол тэр хүнийг урд үеийг ихсэж яадаг, чадваржуулж яадаг тийм баялаг мэдрэмжтэй ур чадвартай сүнснүүд байх нь шүү дээ. Сүнснүүд байх нь. Тэгэхээр энэ яаж яана вэ?
Тэгэхээр тэр уран зургийг хараад, тэр хөгжмийг сонсоод, шүлгийг сонсоод, хийсэн сэдвэрийг хараад, хөгжим тоглохын ингээд сонсоод хүмүүс шагшин магтдаг үстэй. Энэ шиг ингээд сайхан бичиж сурах байсан. Энэ шиг сайхан морин хуур тоглолт сурах байсан тийм ээ. Ингээд сайхан хөөмийн хархраа хийж сурах байсан. Ингээд сайхан бүжиж нөгөө биелгээ хийх хийсэн гэж. Харамсалтай нь хүн болгонд тийм аюуяас хүн онгод тэр болгон байхгүй учраас нөгөө онгодтой асуудал хийдэг. Тэрийг бусд нь сэтгэл зүрхэндээ баяр баясгалтайгаар хүлээж авдаг. Өөрийнхөө зүрх сэтгэлийн хөгийг тэрвэр хөглөж идэг тийм үү. Тэгэхээр их ажлаа туршлаа сүнсүүд байгаас онгод гэж. Нөгөө бөөгийн онгодтой адилхан шүү дээ. Бөөгийн онгод чинь тэр хүний биед удмынхан тэр өндөр чадвартай мэдрэмжтэй хүмүүс сүнсэн биерээ бууж ирээд за тэг инг гэд хэлдэг. Буруу юм засч өгдөг, мэрэгэл төлөгдөг нь ерөөсөө энэтэй холбоотой шүү дээ. Бас онгодчууд дээр ч ялгаагүй. Сайн үйл хийдэг тийм үү? Тэгэхээр энэ хоёрдугаар бүлэг бол ерөөсөө лус савдаг онгод бол ерөөсөө байгаль ертөнцийг энэ байгаа чигээр нь мөн чанараар нь хайрлахыг хүсдэг, үргэлжлүүлэхийг хүсдэг ийм чин сэтгэлтэй сүнснүүд байна. Одоо ойлгоод уу? Тэгэхээр онгодын тухайг таагүй мэдээлэл бас их байдаг шүү дээ. Тийм ээ? Янз янзаар хэлэгддэг, муу хэлдэг, таашаадгүй. Гэтэл энэ чинь мөн чанартай ийм ариун зүйлүүд агшин зүйл байна шүү дээ. За харин тэр өгөнд нь орохгүй тэр усын өөр өөрхийн эзэмшлийн юмнуудын сүйтгэхэд байх юм бол хариу шийтгэлээ онгод хүртэл яах нь вэ? Оноохоно шүү дээ. Онгод хүртэл оноохоно. Ажлаа хийхгүй байгаа бол тэр уран зургийн авиасыг боловч магадгүй шүү дээ. Эсвэл олон удаа зурулахгүй насыг нохор болгож болох юм шүү дээ. Гэх мэтэр жишээлбэл. За энэ бас тал талынх нь онцлогоос дурж байгаа шүү. Тэрнээс тийм айхтар юм бас тэр болгон байгаад байдаг. За 3 дахь бүлэг нь бол хаар сүнс. Хаар сүнс. Сүнс гэхээр энэ яах нь вэ? Ам байгаад байна да? Ам байгаад байна. Ялгаагүй л ам байгаад байна. Гэхдээ мөн чанар нь өөр болчихсон. Жишээлбэл эхний 2 бүлэг сүнсүүд энэ сүнсээр хоолдог. Өөрөөр сүүгээр амьд тэтгдэг. А энэ 3 дугаар төрөл хар сүнс болохоор сүүгээр тэтгэж чадхаа хичдэг. Чадамжгүй болчихдог. Хичнээн хүсээд тийм чадамж байхгүй болчихдог. Тэгэхээр яг хөөр эдний гол ялгаа нь бусдаасаа айлуу байгаль дээр байгаа. Байгаль дээр байгаа. Амьтан ургамал газар нутгаас ялгарч байгаа цэвэр эрчмээр хоолдог. Өөр ямар ч юмар хоолж чадхаа байсан. Тийм төлөвт орсон сүнснүүдийг хаар сүнс гэж нэрлэдэг. Одоо ойлгож байна уу? Цэвэр эрчим гэдэг бол хүний биеэс шалгарна, амьтнаас шалгарна, араатан жигүүртнээс шалгарна, ургамлаас шалгарна. Тодорхой хэмжээний цэвэр эрчмийн бөөгнөрөлттэй газар байдаг шүү дээ. Эрчим ихтэй газар. Тэгэхээр тэрний эрчмэрт давхар хоолдог гэсэн үг. Өөр юмар хоолж чадах байдаг. За яагаад вэ? Яагаад гэж бодож байна? За муу орон зай гэсэн ойлголт бас харьцангуй ойлголт л доо. Харьцангуй ойлголт. Муу орон зайд л хар сүнс байдаг гэвэл бас их харьцангуй ойлголт шүү. Тийм байж болохгүй. Ягаад цэвэр эрчмээр хоолдог болсон байна? Сүнс энэ эхний 2 бүлгийн сүнс ч гэсэн бийгүй шүү дээ. Өөрийн гэсэн бийгүй. Хий дүртэй шүү дээ. Тэгсэн мөртлөө амь сүнс яваад байна. Энэ ч гэсэн бийгүй. Тэгсэн мөртлөө амь сүнс яваад байна. Хоолтын ялгаа байгаа даа шүү дээ. Энэ дандаа сүү эрчмээр хоолдог, энэ цэвэр эрчмээр хоолдог гэж. Тэгэхээр энэ 2 сүнсний энэ бүлэг сүнс, энэ бүлэг сүнсний
Амьдрах арга нь оршин тогтох арга нь хооллолтонд байгаа юм. Хооллолтонд байгаа юм. Нэг нь дандаа сүм ирчмээр хоолдог, нөгөөх нь цэвэр ирчмээр хоолдог. За энд нэг хүн яолоод биеийн өвдөд гэмтэж мэртэж юм өвчин тусаад яолоод төвтгэхээр яах вэ? Өвдөлтөөс болоод биенээс маш хэмжээний цэвэр ирчим хүрднээс ууршиж гардаг. Тэр бол хар сүнсний бэлэн хоол. Тэнд хүн бахираад орилоод хоёр хүн хоорондоо ноцолдоо зодолдоо тэрүүлээгээд яхаар хоёр талаас маш хэмжээний цэвэр ирчим яах нь ууршиж гарна. Тэргээр очиж хооллож идэг. Жишээ нь. Тэгэхээр зөвхөн нэг төрлийн амьтны цэвэр ирчмээр биш олон зүйл төрлийн цэвэр ирчмээр хоолдог учраас энэ хар сүнс бол өөрөө маш хүчтэй болж байгаа. Олон төрөл зүйл амьтны ургамлын амьд биетээр цэвэр ирчмээр хоолдог. Тэр бүгдийн чадамжийг өөртөө шингээгээд авчдаг. За яагаад хар сүнс болдгоо гэхээр аливаа зүйлийн амьд бит тодорхой хугацааны дараа яах вэ? Задралд ордог. Идлэг бие нь хийчийг тослоод задарчдаг. Тэгэхээр тэр дотор сүнс оршин амьдрах боломжгүй болчихно. Тэгэхээр яах вэ? Тэр бит задарлаа, үхэл боллоо. Сүнс нь дэше биесээ гараа авчдаг. Тийм үү? Гарч яваад за жишээлбэл би бүр нэг тод жишээлээ. За та нарын бич би нэгээд арилгачих. Бичиж аваагүй л өчөөд авчих. Одоо тайлбар хийн. За утсан дээр битээ бичээрэй. Тийм. Өөрөөсөө тогтоогоод авах юм одоо. Өөрөө сонсоод бичсэн юмыг ярьж байгаа хүнийг хараад тийм ээ өөрийнхөө биеийнхээ эрчим мэдрээд тэгээд давхар тэмдэглээд явах нь өөрт наалдан сайтай байдаг байхгүй юу. Тэгээд зүгээр ингээд бичээд юм зургийг аваад өнгөрөхөөс үлдээ мартчихдаг. Нөгөө юм л харахгүй бол тэг бичнэ гэдэг чинь өөрөө зурнаг чинь өөрөө давхар өөртөө нөгөө гүн ой санамжинда дурсамж хадгалж байгаа гэсэн үг шүү дээ. За арилгах уу. За хар сүнс хаанаас үүсдэг юм бэ? За бидний хамгийн сайн мэдээ амьдрал дээр байдаг жишээ. Хэн нэгэн хүн нас барлаа. Тэгэхээр яах нь вэ? Энэ чинь идлэг бие тийм үү? Хийчийг тоосон согтдог. Тогтдог. Энэ биенээсээ сүнс нь дэгдээд авчлаа. 30 минут болох юм бол дахиж буцаж орох боломжгүй болно. Өөрөөр хэлбэл энэ бие эргэж буцалтгүйгээр хий чийг тоосгуулж салж задарна. Хүний биеийн хийн дэгдээд ус нь ууршаад зөвхөн тоос шороо буюу нэхлэгэд булчин ясна үлдээд тодорхой цагтсан дараа тэр нь задраа алга болчихдог. Тэгэхээр энэ сүнс яг буцаж орох бийгүй болж өөрөн тийм үү? Энэ тохиолдолд энэ бие өөртөө тодорхой хэмжээний эрчим авч үлддэг. Түрүү жишээлийг санаж байна уу? Анх сүнс амьд бие үүсдэг тухай. Хий тоёчийг тооссон 3 махбод биологийн хувьд бодгалын хувьд нэгдчихдэг. Энэ тийм амар процесс биш. Энэ 3 процесс тодорхой хэмжээний харьцаатайгаар нэгдэхэд идлэгдүүд нэгдэхэд ам заавал үүсэж орж ирдэг. Энэ дээр яг нь эндээс ам буюу
сүнс орж ирэх нь шүү дээ. Ингээд энэ өөрөөр түрүүний хийснээр нөгөө амьд гэдэг бит үүсгэх нь шүү дээ. Ойлгож байна уу? Ерөөсөө одоо хүний хувьд авч үзэхэд эцэг их хоёрын улаан цагаан хоёр тусал нийлээл бэлгийн эсийн хуваагдалтаар 2 4 8 16 32 гэл ингээл бэлгийн эсийн хуваагдлаар хуваагдаад үрд орцсон өндгийн сүнслээ шүү дээ. Ихийн хөвлөд. Тэгэхэд л шууд сүнс ороод ирсэн байж байгаа. Тэр сүнсний нэг зарчим бий. Маш их хэмжээний эрчмийг өөртөө тээж дээрээс бууж ирдэг. Тэр эрчмээрээ тэр өндгийсийн хуваагдлыг явуулдаг. Тэр эрчим гадаас нөлөөлөлт дотроос нөлөөлөхгүй задар хуваагдал явагдахгүй шүү дээ. Тэгээ хуваагцаар үр хөврөл бий болно тийм үү? Үр хөврөл нь 3 сарын дараа ураг болно. Ураг нь төрөөд хүүхэд болно. Ингээд нэраа хүүхэд байж байгаа 3 сар ой хүрээд 4 нас хүрээд 17 нас хүрээд сургууль яваад боловсрол болоод гэрлээд ахуй амьдралтай ажил төрөлтөй гэр ондоо хүүхэд чухтай болоод эд насаа ингээл явсагаад хүний амьдралын жамыг туулаад бүр өтөлж хөгшрөөд өвгийн хүн болоод яг уу насны эцэст тойлдөрөхөр өөхөх болно шүү дээ. Тэгэхээр үүсгээс ахуулаад өөхөх энэ амьдралын мөчлөгийг бүхийд хугацаанд энэ анх оржсэн сүнс эрчмээрээ тэр биеийг тэжээгээд яваад байгаа. Тэгээд тэр сүнсний эрчим сүүлдээ хомсцоор барагдаад дуусахад тэр бие яах нь вэ? Тэр бие хийчиг тоссон 3 хотон задраа сүнс өөрөө дэгдэхээс аргагүй болдог. Тэр цаг үеийг хүртэл сүнснээс эрчим ялгарч бие тэжээдэг. Эрчмээр тэтгэдэг гэсэн үг. Тэгэхээр тийм жижигхэн биетэй маш хөнгөн мөртлөө асар их эрчим биедээ агуулж байгааз энэ сүнс. Одоо ойлгож байна уу? Хэрвээ сүнс байхгүй бол хүний бие нөхөн төлчих ямар ч үндэс байхгүй. Тэгэхээр сүнсний гэмтэл хамгийн хэцүү гэмтэл. Сүнсийг заавал засах зэрэг аргагүй болдог. Хэлжээс үү сүнсний гэмтлийг засдаг арга байдаг. Тусдаа хүмүүс засдаг гэх тийм ээ. Ярьж ирэх үү? Тий. За одоо эргэж сэдвтэ оръё. За анх үр хөврөл үүслээ. Амьдралынхаа жамын хугацааны бүх хугацааг туулаад өтлөөгөн 80 100 хүрээд бие бараад хийчих тоос биеийн задарлаа. Сүнс нь дэгдлээ. Сүнс аж ахуй. Дэгдэнэ гэж хэлсний ойлгов уу? Ухаар уу? Дэгдэнэ гэдэг маань хөнгөн чанартай гэсэн үг. Дээшээгээ хөөрөөд гарна гэсэн үг. Хэдийгээр энэ хүнийг өтөл болоход нь эрчмээ тэжээгээд эрчмээ дуусахаар энэ биенээс хүн дээр гардаг ч гэсэн өөртөө өшөө цаашаа өндөрт дэгдэхийн тулд тодорхой хэмжээний эрчмийг нөөцөж авч үлддэг. Тэр бол өөрийнх нь хувийн мэдлийн эрчим. Сүнсний өөрийн мэдлийн эрчим. Маш хөнгөн чанарыг олдог. Тэр өөрийнхөө эрчим байгаа цагт сүнс бол шууд одоо тэрэлт буужин хөөрж байгаа юм шиг өөрөө тэргээрээ эрчмээрээ задлаад хөөрөд сүнсний ертөнцид очдог. Энэ хугацаанд амьдрал зогсноос хойш амьдрал зогссон тэгцгээс хаваад 49 хоног дотор л тэр эрчим сүнсэнд хадгалагддаг. 49 хоног дотор энэ эрчмээ ашиглаж дэгдэж хөөрч чадаагүй бол яах вэ? Тэр эрчим нь задраа дуусчихдаг. Тэгэхээр одоо хайчих уу? Эрчимгүй болцсон бие. Эрчимгүй болцсон амь. Тэгэхээр эн чинь биегүй ч гэсэн хүн шүү дээ. За хүний хувьд авч үзэж шүү дээ. Бие хүн. Тэгэхээр бид биетэй байхаа яах вэ? 2-3 хоног хоол унд идэхгүй явахаараа өсөж цангаад ядраад туйлддаг, тамирддаг тийм үү? Сар болохоор бүр хорчийг тураад нүднээс гардаг тийм үү? Тэрнтэй адилхан нөгөө өөрийгөө тэтгээд байсан энэ сүнсийн эрчмээр 49 хоног дотор л хооллох чадвартай байдаг. Энэ сүнс тэтгэдэг чадвартай болно гэсэн үг. Байдаг гэсэн үг. Тэгээд өөрийнх нь үндсэн тэр нөөц эрчим нь дуусахаар сүү эрчмээр тэтгэдэг чадваргүй болчихдог. Тэрээс өмнө амжиж дэгдэж хөөрөх хэрэгтэй байна шүү дээ. Тэгээд 49 хоног нь өнгөрөхөөр одоо
Энэ хугацаа дууслаа. Ямар нэгэн байдлаар өөрийн байсан орон зайдаа хорогдоод тийм үү? Дэгдэж чадаагүй байсан бол хорогдоод дэгчээсгүй 40 сарын дараа сүүгээд тэтгэж чадхаа байхаар зэрэг өлсөж цангаж эхэлнэ. Өлсөж цангаж эхэлнэ. За тийсэн шүү дээ. Хүн л юм чинь тэсэн бодно. Одоо өөрөө мэдэж уухгүй шүү гэдэг. Гэтэл эн чинь бас тодорхой хэмжээний хугацааны хязгаартай. Өлсөж цангаад туйлдаад хүн бүр яаж аргаа орж ядардгүй тийм төвшөнд очихороо нөгөө аргагүй цэвэр эрчим гэдэг юмар хооллохоос аргагүй бол. Тэр цэвэр эрчим хаанаас ялгарх вэ? Амьд биетээс ялгарна. Амьд биетээс ялгарна. Тэгэхээр амьд биетээс ялгарч байгаа цэвэр эрчмийг очиод аргагүй хэрхэн тэргээр нь уурсан эрчим шүү дээ. Өөрөө хий биетэй учраас уурсан хий эрчмээр хоолж өгдөг. Тэгээд яг нь тэнхээ орно шүү дээ. Нэг цадаад авна. За магад бодно доо тийм ээ. За ёстой буруу юм хийлээ дээ. Одоо их чинь сэтгэхгүй шүү. Өөр хар сүнсийн зам руу орчих жоохгүй. Нэг л хооллол бол цэвэр эрчмээр хооллол хар сүнсийн зам руу орчдөг. Гэтэл тэр чинь дахиад хичнээн дисгэвдээ өөрхий. Өсөж цангаж бүр аргагүй хэрхэн дахиад нэг амсчих шүү дээ хооллолч цэвэр эрчмээр. Тэгээд өөр тэр нь сүнс нь 40 оноос хойш сүнсэнд хооллох ямар ч эрчим байхгүй. А энэ тохиолдолд хар сүнсний замаар буюу цэвэр эрчмээр хоолдог, цэвэр эрчмийн хоолт сүнс болдог. Тэгэхээр үүнийг хар сүнс гэж нэрлэдэг. Одоо ойлгоч юу? Тэгэхээр 49 хоног дотор ном дэвтэр уншаад яадаг үлээ? Зулаарай яадаг гэдэг нь одоо юу гэсэн үг вэ? Нөгөө гацаж мэдэх хүн дээр хийдэг байхгүй ч за. За энэ аюуад хүүхдээ юм уу, төрөнгөндөө ч юм уу, за бусад зүйлд хорогдоод дутуу хийсэн үйлэндээ уягдаад тийм үү? Тэгэд санаа зовсоор угаад дэгдэж чадахгүй эрчим барчнаа. Тэрнээс өмнө яах нь вэ? Аргадаж замын зааж өгнө. За одоо болохгүй шүү. Бид одоо сайн байна. Бид одоо танаа зовлтгүй дутуу юм чи бид үргэлжлээ хийчих нь битээ эргээ санаа зовоороо та одоо явах зэрлугаа хурдхан яваараа одоо юу гэдэг тийм гэрэл дагаад яваараа ч гэдэг юм уу? Одоо нэг тиймэрхүү юм уншиж байгаа шүү дээ. Одоо монголчууд ч одоо буддын шашны сургаалтай болцсууд төв дөр ном уншдаг. Юу уншиж байгааг нь мэдэхгүй шүү дээ. Тийм ээ? Яг мөн чанараа бол тийм л юм хэлж байгаа байхгүй бодроо боддог. Энийг монголоор хэлж болно шүү дээ. Монголоор хэлж болно. Бүр ойр дотны төрөл төрөснөө өөрсдөө хэлж болно. Өстө тэр зулын насаач байгаа өмнө сууж байгаа. Дотроо бодох нь биш. Эсвэл ярих нь биш. Гээ бид одоо санаа бидний битгий санаа зовоороод та тэр очих газар руугаа 50 яваараа эртхэн явахгүй бол яг нь 40 сар дотор явахгүй та өөрөө энд гацаад үлчээрээ буруу замаар орно шүү, дэгдэж чадхаа байна шүү гэдгийг ойлгуулж хэлээд өгч болно доо. Гэхдээ нэг хүн төв дээр хэлж байгаа юм чинь орсоор ч гэсэн хэлдэг үстэй. Англиар ч гэсэн тэр сүм хийдэн хэлдэг үстэй. Бүх шашаа адилхан шүү дээ. Энэ мөн чанарыг мэддэг учраас өөрийн хэлээр хэлээд байгаа. Тэгвэл бид ягаад монголоор хийж болдгоо энэ чинь? Мөн үү? Нэг хэсэг нь англиар, нэг нь орсоор хэлээ, нэг нь герман, нэг нь төв дээр, нэг нь японоор хэлээ болоод хахад бид заавал төвд ном уншуулж явах ямар аргатай тэгвэл монголоор хэлээ л да. Энэ мөн чанарыг ойлгох хэлждэг байхгүй. Ийм болж мэдэн шууд хэрсэлтэй шүү. Хингуй. Та тэгээ одоо энэ 15 хоног өнгөрчлөө. Заавал удах хэрэг байхгүй амжаад дэгдэчихээрээ. тэргөө эргээ буцаад буугаад ирнэ шүү дээ. Тийм үү? Өөр биен дээр өөр хүүхдийн биенд эцгийн хүүхд болоод төрнө үстэй. Хаа нэгтэй. Тэгээ энэ мөн чанарыг ойлгуулж хэлэх хэрэгтэй. А тэгээгүйгээс 40 хоног өнгөрөөл бол тэр цэвэр эрчмээр хоолсон сүнс дандаа хар сүнсэдэг бүлэгт багтаа авчдаг. Тэгээ сүүлдээ эн чинь одоо эхлээд ичээд зовоол санаан зовоол ингээл баг угаар амтсараа сүүлдээ бүр сурцтай болоод дадаад ирнэ. Хоол болтохгүй бол яах вэ? Хоёр өөнийхөө хооронд зодтолдуулах нь шүү дээ. Муудалцуулах нь шүү дээ. Бүр төлөвлөгөө зохиох нь шүү дээ. Ийм нарийн төвшөнд өрдөг байхгүй. Эдний арга чарга улам нарийн болчдөг. Хоёр согтооны маргалд жоохон хил ам зөрөөд эхлэнгүүтэл маргааны яах вэ? Дэвргээд өгчихнө шүү дээ. Тэгэхээр зэрэг
тэр болгоноос цэвэр эрчмийг ялгараад ирэхээр шууд хооллоод эхэлдэг. За нэг ийм хар сүнсний хоолтын арга зам байдаг. Цэвэр эрчмийг ялгарч байгаа газар хоолдог. Нөгөө нэг арга зам нь хүний хүрд гэмтэхэд хүний хүрдний систем чинь нэг зүй тогтол нэг иймэрхүү юм байдаг шүү дээ. Яагаад анханасаа сүнсэн бие, уурагт бие, хүрд, сэтгэл бие гэж яриадсан хүн гэдэг буюу амьтан гэдэг энэ бүтцийг тэгж Монгол анауханд бүрэн зохицоор нь авч үздэг шүү дээ. За, үндсэн 7 хүрд. Орой хүрд, бэлмийн хүрд, хоолой хүрд, зүрхэн хүрд, наран сүлжээ хүрд, үржих хүрд, үндэс хүрд. За, үндэс хүрд чинь 29 ширхэг юутай? Туслах буюу заяагч хүрдтэй. Тэгэхээр үндсэн хүрднээс заяагч хүрд болгон лу яах нь ийм эрчмийн сууг холбоотой байдаг. Энэ суугаар эндээс хий яах нь уурсаж очно. 29 хүрд рүү очдог. 29 хүрднээс дахиад яах нь тодорхой тооны нарийн хүрд суугаар дараагийн жижиг нөгөө 1431 хүрд рүү эрчим урсаж очих нь шүү дээ. Мөн үү? Тэгээ энэ хүрднүүдээс дараа нь бүр жижиг салаа хүрднүүдээр эд эрэхтэй ширхэг бүрлүү өшөө нарийн сувгаар хий урсаж очно. Энэ хүрдний бүтэц үйл ажиллагаа дандаа битүүмжтэй орчинд явагддаг. Энэ бөмбөлгөн хүрд иргэлээ эрчмээ тусгай заяагч өдрөөр шахахта дандаа энэ бим битүү суугуудаар шахаж хөөж очдог. Энд нөгөө суларсан эрчмийг аваад дахиад хүчтэй эргэлтэнд орууллаа. Битүү суугаар дараагийн 1431 хүрд рүүгээ эрчмийг хөөж шахаж оруулна. Тэндээсээ дахиад нарийн битүүн суугаар эд исэн ширхэг болгон руу эрчим урсан очих нь. Гэтэл өвчний улмаас хүрд гэмтээд магад энд онгорхон орон зай үүссэнээс болоод эндээс яах нь цэвэр эрчим уурших нь шүү дээ. Энэ бол нөгөө хар сүнсний олж идэх бэлэн хоол. Өөрөөр өвчтөй биед, өвчин туссан биен дээр хар сүнс очиж сууж хооллох нь илүү амар болчихдог. Тийм бооз. Сүүлдээ эн чинь яах вэ? Өөрөө бүр энэ дээр лав хэрэг суучих. Лав хэрэг суучих. Хаяа очиж хоолж ирснээс яах нь? Бүр сууж наалдаж бадж аваад тэндээс сорж явах нь амар шүү дээ. Тэгэхээр энэ өвчний нэг төрөлд ордог. Одоо та нар санаж гэнэ үү? Өвдөлт намдаах төв, өвдөлт намдаах эмчилгээ гэсэн байгууллагууд их олон болчихдог шүү дээ. Ер нь дэлхийд даяар хүнд өвчтөй усуудад яах нь хөнгөвчлөх ч юм уу тийм ээ. Маш хэмжээний эрчим ялгараад байгаа тэр эрчмийн ялгаралт угаасаа хүнийг туйлдуулна шүү дээ. Хүнд өвчин. Гэхдээ өвчин өөрөөхөө жамаар туйлдаж эрчим ялгаруулж алдах тэн дээр нь давхар хар сүнс сууж тэрийн сор хойч нь хоёр өөр шин чанарын өвчин болоод явна. Нэг нь дан өвчин, нэг нь давхарцсан өвчин болоо явчихдаг. Тэгэхээр энийг ялгах салахын тулд яах ёстой? Бид энэ хүрдэн дээр хар сүнс сууж үгүй юу гэдгийг мэддэг байх ёстой. Суралцах хэрэгтэй. Миний ч юм уу хин нэгний хүрдэн дээр хар сүнс байна уугүй ялгах хэрэгтэй. Байвал энийг сугалж авахд тэгээд түргэн хугацаанд яах нь энэ битүүмжийг задгаарсан эрчим алдаад байгаа цорхойг битүүлээд авчдаг. Тэгээд битүүлдэг арганд одоо барай систем шүү дээ. Одоо арцсан дуруу саварчлын барай хийгээд шүү дээ. Энд чинь нөгөө дандаа нөгөө савлцсан хүрд тийм үү? Өөрийнхөө бөмбөлөн химээр ингээд тойргийн эргэлтээр нар зүүр гэж байгаа эргэлтээ алдсан. Өөрөөр хэлбэл ингэ савлцсан байж болно шүү дээ. Хадивтай. Ингэж эргээд байгаа тийм үү? Цохилттой эргээд байгаа. Энэ үед бас яах нь зохиол ирэхэд ийшээгээ цэвэр эрчим алдаад байдаг. Тэгэхээр энийг барай туртан засчаар эргэлт нь яах нь хайднаас засраа төвөө эргэлттэй болохоор аяндаа битүүрчдэг. Өөрөөр хэлбэл эрчмийн ууршил байхгүй болно шүү дээ. Ингэж засаад байгаа арга юм байна. Барайгаар. Тэгэхээр одоо энийг хар сүнсийг биеэс салгаж авангуудаа яах вэ?
хууртан шиг бариа засал оруулаад энэ ууршаад байгаа эрчмийн алдаад байгаа цоор хүрдний цорхойг битүүлж өгдөг. Битүүлчихээр дахиад эндээс эрчим ялгарахгүй болчвол энэ дахиад хар сүнс суухаа болчихно. Хар сүнстэй тохиолдолд өвчин дамжирсан хэлбэрээр өгдөг. Тэгчээд энэний гаргачаад засчих юм бол өвчин илаарчих нь хурдан болж өгнө гэсэн үг. Ойлгов уу? За тэгэхээр хүний биед эрчмээр хоолж байгаа хар сүнс голцоо дандаа энэ доод буюу үнд сүр дээр дамжин орох боломж ихтэй гэдэг. Тэгээд үнд сүрднээс яах нь вэ? За тэгэхээр үнд сүр дээр шууд орох нь ховор л доо. Үнд сүрдний энэ жижиг хүрдүүдээр дамжаад энэ хоолойг сүрж ороод эрчмээс ороод энэ дотор ороод дахиад эндээсээ үндсэн хүрд рүү ороод үндсэн хүрдээсээ дээд хүрд рүү дараад нь наран сүлжээ рүү зүрхэн хоолой мэлми орой хүрдэлмэтээр дээшээ чиглэлтэй өгсөж давшиж авдаг. Хэрв зүрхэн хүрдэнд хүрэх юм бол асуудал хүндэрч идэг. Өөрөөр хэлбэл зүрхэн хүрдэнд ямар сүнс байдаг вэ? Уг хүний овол биеийн сүнсэн сууж идэг шүү дээ. Гэтэл энэ лүүд хар сүнс дайраад орчих юм бол тухайн хүний зүрх сэтгэлийн үйл ажиллагааг яах нь вэ? Булгацалдаад ирдэг. Хар сүнс. Маш хүчтэй болж байгаа гэсэн үг шүү дээ. Хүнийг удирдах хэмжээнд хүрж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд дээшээсээ бодлын удирдаад хил яриаг нь удирдаад тэгээд юм мэлний хүрдний удирдныг чинь аливаа зүйлийг харах өнцөг өөрчлөгдөн, сонсох өнцөг өөрчлөгдөн, үнэрлэх амтлах өнцөг өөрчлөгдөн тийм үү? Тэгээд сүүлд нь орой хүрд рүү орчих юм бол шууд бодлын удирдах нь шүү дээ. Дотроос нь. Өөрийн сүнсийн яг эндээс шахаад төлөвчнө шүү дээ. Хажууд нь шүү дээ болгоод яг орон зайд нь өөрөө ороо суучих юм шүү дээ. Тэгэл өөрийнхөө хүснээ тэр нүнийг яриулна, хөдөлгөн, явуулна, үйлдүүлнэ. Ийм хэмжээнд хүрдэг бүр. Тэгэхээр эн чинь өвчин гэхээсээ илүү айхтар хүн төлөвт орчиж байгаа үз. Өвчлөл дөө. Өвчлөл. Одоо бидний хувьд бол ноцолдоод байгаа хэсгүүд бол ерөөсөө энэ хэстэй ноцолдоод байгаа. Энэ хэсгүүдтэй. Өөрөөр хамгийн бага 1G хүрдэн дээр суусан сүнс, энэ хоолой дээр суусан сүнс, заяагч хүрдэн дээр суусан сүнс, энэ хоёрын хооронд холбох сууг дээр суусан сүнс, доотлын үндсэн хүрдүүдээр суусан сүнснүүдтэй ноцолдож илаар шатаад байна. Тэгээд энийг хөөгө гаргачаар нөгөө хүрдний орон зай, эвдэрсэн гэмтсэн орон зайг маш богино хугацаанд барь засаж эдгэж байгаа. Ийм арга хийж хэрэгжилж байгаа. Монгол анагаах ухааны арга. Монгол анагаах ухааны арга шүү. Өөр анагаах ухаанд ийм ойлголт үндсэндээ байхгүй. Байсан ч ойлголтууд нь дандаа саланг. Хүрдэн тусаа хүр засдаг улсууд байна. Биеийг засдаг эмнэлэг улсууд байна. Сүнсийг засдаг бөөнүүд нь тустай байна. Гэтэл эн чинь орчин цагийн анагаахад адилхан болчихж байгаа. Хүний биеийг эдэрхтнийг өмчлөд авчих шүү дээ. Бөөрийн эмч, тархины эмч, зүрх судасны эмчтэй адилхан. Монголд бол энэ багцаараа цогцоор нь ууралт биеийн эмчлэн, сүнсэн биеийн эмчлэн, хүрдийн засан, сэтгэлийн засан шүү дээ. Тэгэхээр манай анагаах манай хүүхдээцүүд агуу агууз. За. Далимд нэг багтаад байгаа. За ерөнхийдөө хар сүнсний тухай ойлгож байна. За, өвчл хар сүнсний өвчлөл шүү энэ. Зөвхөн өвчлийн шатанд юу болдгийг зөвхөн бүдүүч маягаар ойлгуулж байгаа шүү. Доторх үйл ажиллагаа бол их нарийн юм чинь. Явагдаад байгаа зүйлүүд нь. За тэгвэл одоо цөөн цаг ирнэ гэд олон хутаг туйлгаад мэрэгд хаад ноёд хүртэл зөгнөд хилцсэн байдаг тийм үү? Тийм цаг ирэхийн дор ийм үйл явдал өрнөн тийм арга хэмжээ аваараа гэд бошголоод судруулчтай тэмдэглээд чэйжлээд үлдээсэн байгаа тийм үү? За ямар бошгоо мэдэх вэ? Сонссон бошгоо байна уу? За хамгийн ойроос нь. За тэр бол үзмэрч улсууд. За 8 дугаар богд явзан дам хутагт
мэл богд тийм үү? Гэх мэтэр хамгийн ойрын хүмүүсд судрагчтай тэнд бидний гар дээр байгаа. Бошгонд байгаа тийм үү? Тийм цаг ирээ, тийм цөөн цаг болоо тийм болноо. Тэгэхээр нь тэгээрээ майн тарин уншаараа гэж бичсэн байдаг тийм үү? За жоохон алсхан хөгөөд очиод хаана очих вэ? За тэр чинь үзмэрч мэрэгэн болсоо тийм үү? Болох үйл явдлыг урчиж хараад төсөөлөд байна шүү дээ. Мэдээлэл аваад байна. За тийм болсууд байна. Өшөө цаашаа 800 оны өмнө очиод яачих вэ? Тэг их эзэн бог Чингис хааны үед, их Монгол улсын үед Алтан судар гэдэг Сорготон Бэхий хатны Тулуу хааны хатан тийм үү? Сорготон Бэхий хатны бичсэн Алтан шар судар гэдэг бошгосон судар бичиг байгаа шүү дээ. Тэрэн дээр тийм цаг үе болоход ингэж ухаарч гэгэрсэн цагт энэ хүнд байдлаас гарнаа гэд заагаад өгсөн. Маш олон Монгол улсууд энийг уншаад өөрийн хэмжээнд тайлж ухаарч ойлгоод байгаа тийм үү? За тэгэхээр энэ мэтэр үйл явдал өрнөдөг гэдгийг мэддэг учраас бүр ингээд хүн төрлөختөн олон зуундаа энийг тэмдэглээд үлдээчихсэн байдаг. Тэмдэглээд өнгөрсөн цаг хугацаа өнгөрсний дараагаар тэр судрыг олж аваад тэр үеийн хүмүүс яах ёстой? Уншаад судлаад өөрөө ухаарч гэгээрээд бус хүмүүсд зааж ойлгуулж өгөх ёстой. Ингэсэн цагт энэ хүнд байдлаас гарна шүү дээ. За юу ч өөр ярьж байгаа. За энэ дээр өвчлөлийн хувьд нэг ийм хар сүнсний өвчлөлийн хувьд нэг иймэрхүү юм яригдах юм өнөөдөр. За яагаад тэр саяын тэр хүнд цаг үе ирж байна гэхээр нэг ийм онцлог бас давхар гарч ирдэг. За энэ бол гариг дэлхий хөрс. Энэ дээр маш олон суурин газар байшин балгад барин тийм үү? Маш олон 100 сая хүн нэг дор бөөгнөрөө орж амьдрна. Тэгэхээр энэ олон хүн нэг дор бөөгнөрөө амьдрахаар юу үүсэх вэ? Хүн болгон ч өөрөө хүрднээсээ цэвэр ичим ялгуурт тэр нь гэрлэн бүрхүүл болж байгаа тийм ээ. Маш олон хүн нэг дор амьдрахаар маш олон хүний гэрлэн бүрхүүл нэгдэхээр цэвэр ичмийн юу болох вэ? Бөөгнөрөл бий болно. За тэгэхээр цэвэр ичмийн бөөгнөрөл нэг газар удаан хугацаагаар оршин тогтнохоор зэрэг энэ өөрөө таагүй нөлөө хүчин зүйл үзүүлдэг. Эсрэг хүчин зүйл нөлөөлөл үүснэ. Өөрөөр хэлбэл эндээс маш хэмжээний цэвэр ичим яах нь ууршин гарна гэсэн. Нэг хэсэг газараас маш их хэмжээний цэвэр ичим бөөгнөрөл үүснэ. Тэгэхээр энэ цэвэр ичим бөөгнөрлийг задлах хэрэгтэй болно доо. Яаж задлах вэ?